Энэ манай зураглаачийг бас оруулчмаар байна. Зураглаачтай бүгмөд байна. Жирэмсэн эмэгтэйчүүд танаа эмнэлэгт хэвтэж байна. Өдрийн 3 хоол өгдгөө. Тэр хоолнд эмэгтэйчүүд садахгүй өлсөж өглөө гэдэг гомдлыг эрүүл мэндийн яамны сайд инх болдод хүргүүлсэн байна. Танаа эмнэлгийн удирдлагад хүргүүлсэн байна. 1 сарын 19-нд. Тэгээд энэ гомдлын хариуг танаа эмнэлгийн зүгээс яаж авсан бэ? 1300 хүн 1400 хүн бид нар одоо оргил үед авч хэвчиж эмчилүүлж ийсэн. Эндээс 500-аас 600 жирэмсэн бол байн хэвтэж эмчилүүлдэг. Ганцхан Улаанбаатар хотод жирэмсэн эмэгтэй ковидтэй эмэгтэйг манай эмнэлэл авч эмчилж байгаа шүү дээ. Жирэмсэн эмэгтэйчүүд чинь ирж хэвтэхээр жирэмсэн эмэгтэй маань маш их одоо жирэмсэн хүмүүс маань янз бүрийн сэтгэл санааны одоо эмоцийг бол үзүүлдэг шүү дээ. 5 удаагийн хоолыг бид нар өгдөг. Хизэнээс 5 удаагийн хоол. Ерөөсөө анх байгуулагдсан цагаас л өгч байгаа. Энд эмнэлэг твтэж байгаа хүмүүсийг өсгөж барьсан асуудал байхгүй. Хоол, сахарын хоол, бүрсэн ээж, хийсвэр хагалгааны ээж хоол хийгээ. Хоолны порцны тухайд одоо нэг өвчтнүүд ямар нэгэн санал хомчлолгүй. Одоодоо бол тийм гомдлаадаг. Тэгэхээр яг порцийн харагдаж байна уу? Бодно одоо тэр цаашаа дамжлах. За. Хэдэн бууз өгдөг вэ? Мантун бууз 1 ширхгийг өгнө. Бид стандарт хэмжээгээр нь дагуулж хийж байна да. Эхнэрээ эмэгтэйчүүдийн үндэсний төв дээр ковидын оргил үеэс ахуулан одоо хүртэл ковидтай жирэмсэн эмэгтэйчүүд хэвтэн эмчлүүлж байгаа. Бидэнд өгсөн иргэний гомдол мэдээллийн дагуу бид одоо энэхүү эмнэлэг дээр ирж асуудлыг одоо сурвалжилж байна. Тухайн иргэн юу гэж хандсан бэ гэхээр хоолндоо цаддаггүй байсан, өнгөсдөг байсан их мэдээллийг өгсөн. Учир нь гэвэл өглөөний цайндаа 1 аяг хэрэм хоосонд талах 1 цэсмийг өгдөг. Өдрийн хоолндоо бол 1 ширхэг мантан бууцыг өдрийн хоол гэж өгдгөө гэдэг мэдээллийн дагуу бид ирсэн. Яг одоо бид нөхцөл байдал дээр нэрээд бүх зүйл стандартын дагуу байна гэж хэлсэн. Гэсэн ч иргэдийн өвчтнүүдийн мэдээлж байгаа мэдээлэл эмнэлгийн зүгээс одоо өглөөж байгаа энэ бүхэн зөвж байгаамаа. Би бол нэмүүлчихдээ. Ер нь нэмүүлэхгүйгээр идвэл бас хангалттай хэмжээнд биш гэсэн үг үү? Бараг л тийм дээ. Эмчилгээний хувьд сайн. Эмнэлгээс өгч байгаа хоол нь бол нэг амралтын өдрөөр болж байгаа тийм юм байт юм билээ. Ер нь хоолоороо хангалттай шинэ тэжээл авч чадж байгаа юу? Ер нь жоохоос л эргэлт ирэхгүй бол яг эмнэлгийн хоолоор байх боломжтой юу? Ер нь боломжгүй. 22 оны 1 сарын 14 жим 15-нд коронавирус тусаад тэгээд 7 сартай жирэмсэн байсан болохоор тэр эмнэлэгт ирэх гэж эмчилүүлсэн. Гаснаас хоол оруулахгүй. Тэгээд эргэлтэнд 7 хоногт 3 удаа нийт 3 дахь 5 дахь гэсэн 3 өдөр л эргэлт оруулсан. Бид нар нэгдүгээр жирэмсэн хүмүүс, хоёрдугаар хүчтэй одоо тийм эмчилгээ тариа хийлгэж байгаа хүмүүс тэр одоо энерги нөхөх хэмжээний хоол хүнс бид нар чинь мэдээж идэх ёстой шүү дээ. Тэгвэл эмнэлэг оройны хоол өгөөгүй. Оройны 18:30-д сүйтэй хямтай будаа өгөөд тэгээд маргааш өглөөний 8:30-аас хар цай татлахтай. Татлан бүр холцчихгүй зүгээр хоолнд талах өгдөг. Тэгээ өдрийн 13:30-д 1 ширхэг мантан бууз тал аяг шүлтөө өгч байгаа. Тэгээд ийм хүнсээр ийм хоолоор коронавирус туссан том сартай жирэмсэн эхчүүдийг ер нь бол энэ эмнэлэг байлгадаг. Эмнэлгийн хоолндоо цадахгүй хар хүлж чуваад тэгээд миний хувьд эрүүл мэндийн сайд инх болт руу гомдол харгасан утсаар тэгээд вайбраар нь би гомдол харгасан. Одоо вайбрын зураг өгсөн одоо байж лээ л да. Эмнэлгийн гарагт би утсаар бас гомдлоо хийсэн. Өөстэй харин тэгээд байгаа гинэ. Наад хоол тарааж байгаа хүмүүс чинь та нар ч хоол өгөөд байгаа юм билгүүгээд нөгөө хоол тарааж байгаа сувлагч нар руугаа буруугаа чихээд тэгээ өдөрт 2 цай 1 хоол биш өдөрт 4 цай өдөр өгдөг болж 3 удаагийн хоол цай биш 5 удаагийн хоол цай өгдөг болж хоол цай өгж байгаа цагийн одоо давтамжаа ойртуулна гэж уг надад хэлсэн байхгүй. Тухайн өдрөө бид манай өрөөнд хэвтчихсэн гомдол гаргасан бид дөрвөлөнд нь бүр тусгай хоол оруулж өгсөн. Тэгээд одоо хамгийн гол нь тухайн үедээ гал унтрааж байгаа юм шиг бидний гомдлыг авч хэлэлцээ нэг өөрчлөн гэснээр одоо бас дүр зураг хэвээрэл байгаа юм шиг үлээ. Бид сая та бүхэнд ихнэраа эмэгтэйчүүдийн үндэсний төвд хөвчтөн эмчлүүлж байсан эмэгтэйн одоо тухайн үед үүсэт байсан асуудлын талаар яриаг хүргэлээ. За яг энэ асуудлаар иргэд цахим сүлжээнд өөр өөрсдийн байр суурийг илэрхийлсэн байна. За тухайлбал
Энэ эмэгтэй 6 сард хэвтгэхэд хоолны 50% нь манжин лууван идэх зүйл бараг байхгүй. Идэхгүй зүйлгээ ялгаад байж байтал идэх юм үлдэхгүй болно. Хүйтэн нь ойлгомжтой сүултээ өлсөөд хоол унднаас юун дархлаагаа дэмжих жирэмсэн гэж гүйж байж гаднаас хоол оруулж эзэндээ хөрхий гэсэн ийм сэтгэгдэл ирсэн байна. За мөн гаднаас хоол оруулахгүй ноорм хэтэрсэн олон хүнтэй байхаар хэцүү юм блэ. Кинон дээр гардаг хорих лагерт байгаа юм. Маш бага хоолнд очрлоо зогссон жирэмсэн эмэгтэйчүүдийг харахаар бүр нэг гим хийж байгаа юм шиг мэдрэмж төрөөд хоолноос хороолцоод яах вэ гэд хитгэн хоноод гарсан гих мэтчлэн ийм сэтгэгдлүүд байгаа. За тухайн эмнэлэгт бол 7 хоногийн 3 өдөрт нь эргэлт хүлээж авдаг. Бусад өдрүүд нь эргэлт хүлээж авдаггүй эмнэлгийн хоолоор одоо өнгөрөх ийм шаардлагатай болд юм а.